Амархан сайн байна уу? Улаанбаатараас мэдчилж байна. Софт байна. Шэл байна. Бодвол байна. За энэ удаагийн дугаараар бид нарыг өв уламжлалаа өдөр тутамдаа хадгалах тухай ярилцсан. Тэгээд ер нь л одоо гэгдэж байгаа соёлоо өдөр тутамдаа тэгээ авч үлдвэл бид нарт ирээдүйд их илүү хэрэгтэй болов. Тэгээд залуу үеийг бат төлөвлөж байгаа хүмүүсийн хувьд бас өөртөө өдөр тутамдаа хадгалж авч явъя гэж боддог туршлагуудаа тэгээд бас санаа зовж явдаг уламжлалуудаас ярилцах бах. Уламжлал өдөр тутамдаа гэнэ 5-4 ингээд толгойд орчиж байгаа зүйл болохоор ерөөсөө өглөө хасаал цай чанахаас эхэлт юм байна л гэж ингэж бодож байна. Ерөөс цай чанахтаа хүртэл ингээд цэндаа цайныгаа идэх хийхтэй хүртэл тэнд ингээд орж байгаа давсаа хүртэл хийхдээ ингээд тунгийн бодож энэ цаг өнөөдөр би аахтай чанах уу ямар чанах вэ гэдгийг хүртэл боддог. Яг нөгөө нэг өвөл хөт өдөр бааштай цай толгойд орж ирдэг шиг тий. Тэгээ яг тэр шиг ингээд хүн цайгаас чанахтаа хүртэл өнөөдөр сайхан өдөр болоосай цэвшээ салхитай өдрийн ч жоохон сайхан аахтай цай уурчээ гэж бодож ингээд цайгаа чанангуутлаа цайныхаа дээжийг өргөхтэй хүртэл хангаад юм өнөөдөр сайхан өдөр болоосай хэлхийдээ ингээд цайныхаа дээжийг өргөж гинөө гэл ингээд өргөхтэй хүртэл ингээд тодорхой хэмжээнд ингээд бидний одоо нэрлэгээр манифест хийх юм байна гэж ерөнхийдөө бодож байна. Тийм ер нь бол манифест бол нөгөө засал гэх юм уу? Хүмүүс бид нөгөө нэг одоо манифест тарсан дээд хүч гэдэг юм уу? Тэ биднийг харж хандаж явдаг. Сүнс өвгдээдс юм аа. Сүнс биднийг харж хандаж явдаг. Гингүүт цайныхаа дэж ягдчих жүрдэг байхгүй юу? Алтай таван богдгой бүгэн сайхан минь гэх юм уу те. Одоо 20 сард өмнө гих хвчлээ ингээд уул бас лус савдгийнхаа эдтэй ханддаг. Тэр нөгөө талаар юу гэхээр бидний ингээд үр удам одоо олон зуун жилийн турш бид өвгдөөс юм жамсгаа би ингэсэн байгаа шүү дээ. Тэр өвгдөө эцүүдийг маань ингээд харж хандсан одоо ч намайг ингэж харж хандараа хүүхдэн биш үү те. Ингээд хүүхдийг ингэж харж хандаж яваарай гэсэн тийм захиас маягийн. Тэгэхээр ерөөсөө ядчил цайгаа тий чанаа сайхан цайгаа чанаал тэрийг дээж өргөчдөг байх чинь уламжлалт юм шүү дээ. Мишкагийн хэрэгтэй. Ямар ч тач нөгөө нэг ингээд өв уламжлалт нөгөө Монгол гэрт дээр ингээд амьдрах ингээд ахуй орчин ингээд хог хаягдл багтаа амьддаг шүү дээ тийм нүдэлчин арт үнэлэн тэнгүүд одоо нөхцөл байдал дээр бас нөгөө нэг гэрийн орчиндөө бас ийм хог хаяглалыг баг гаргадаг дадал туршилтай болж тэр нөгөө нэг өв уламжлал авч үлдвэл зүгээр юм уу гэж бодож байсан. Тийм ээ тий. Ер нь нэг юм юмыг буцааж яаж ашиглах уу гэдэг тал руу бодраасан амир их ер нь уламжлалаа бодсон ч гэсэн аюу их тэгдэм байл шүү дээ. Буцаал нөгөө мал гэдэг бол амьдралын гол тулгуур тэгсэн хэрнээсээ малаас хаях юм байдгүй гэж хүртдэг тий. Тэгээд нөгөө одоо өдөр тутамдаа тэр шигээ одоо ашиглаж байгаа юмнасаа тий хаях юм байхгүй гэж хэлэх нь хаашаа чинь гэхдээ л ямар нэгэн байдлаар буцаагаад ашигладаг ч юм уу. Ер нь zero waste тийм юм уу аж ахуйн хөдөлгөөний соёлтой холбоотой шүү дээ гэж аа. Тий тэр шиг гэж яг нөгөө нэг ээж болсон чинь нөгөө нэг тэр юм ингээ цаанаасаа инстинктээр ч юм уу ингээд гарч ирээд сахгүй юм. Яасан бэ гэнэ одоо би гэртээ ингээд нөгөө 7 хоногт нэг мах чандаг ч юм уу гэр бүлэрээ тэнгүүтээ нөгөө үлдсэн ясаа би ингээд цуглуулад идэг. Тэнгүүтээ тэрийг нөгөө нэг ингээд цуглуулж байгаа нөгөө хоньны ясны шүл ингэж гаргаж аваад нэлийн удаан гаргаж авангууд тэрэнд ингээд нөгөө хүүхдүүдэд усанд оруулах ч юм уу эсвэл ингээд баагаар нь хадгалаад шүл дараа нь ингээд нөгөө ажлын өдрүүдэд ч юм уу хоолндоо шүл болгож хэрэглэхээр бас зүгээр юм билээ. Тэгэхээр энэ маань ер нь бас ахуйтайгаа холбогдоод гэсэн ингээд нөгөө хадгалж авч үлдэх хэрэгтэй өв соёл юм байна гэж бодлоо. Тийм ээ. Миний бас нэг бодож байгаа зүйл нь одоо нөгөө нэг нүүдэлчин аж ахуй тог цахилгаангүй байсан гэж бодъё л да тийм. Тэнгүүт өглөө бид нэр ээж нөгөө галеруу нэрээс ирээд ингээд маланд явдаг ч юм уу тийм адуу маланд явдаг. Нөгөө тал нээж сүү цагаа идэгээ ингэж идэг хүүхдүүд нь болохоор хурах ашигтаа явдаг. Тэнгүүт орой нар буулаа буцаж бүгдээрээ цугладаг. Тэгээд орой нар буух үед нь лааны гэрэл дэнглүүний гэрэл бүүнээрээ ингэж шагаанаад тоглодог ч юм уу хотлоороо ингэж ирж тоглолцоод тэгээ орой ингэ оддаг. Тэнгүүт нөгөө яг нарны цагаар амьдардаг байсан болохоор одоо нөгөө бид нэр илүү дэлгэцийн гэрэл ч юм уу тийм одоо энэ жидэн гэрлүүдээр илүү нэг унтах цагаа хойшлуулад байх юм бус цагаар амьдраад байгаа болохоор тэд нар магадгүй биднэрт стресс илүү өсгөж байгаа ч юм. Тэр зүйлийг
байгаад байхгүй. Тэгэхээр өв уламжлал магадгүй тэр нөгөө байгалийн цагаар амьдардаг байсныг одоо буцаагаад ингээд хийвэл ингээ эрүүл амьдралын юм нөлөөлөх юм гэж бодож байна. Тийм ээ тий. Тэгээд бас дээрэс нь энтэй холбогдлолтоор нөгөө бүх унтахад бас орой хоол аягүй эртэддэг. Тэгээ ер нь бол орой хоолоо бас эртэдчихээр аль хэзээ нар хивэж явах үед ер нь нэг орой хоолоо идчихдэг. Тэгэнгүүтээ нар жаргах үед аль хэзээ хоолоо ингээ шингэцэн унтахаар ер нь бэлтгэгдсэн байдсан байна да гэж чамааг яг хэлэх үед бас толгойч бодлоо ороод ирчлээ. Тийм яг тийм ээ. Одоо жишээ нь би ингээ нэмээд тав өдөө байдаг ахтлаа юм дэгсэн. 4 билүү 5 цаг нэмээ хоол ичдэг. Тэгээд орой ингээд яг харуу бүрээ болоод нөгөө тоглол муулаа хашаал орой тоглож муулчаалаар чинь шүү. Тэгэнгүүт за яг юм ингээд так гэдээ аяг хорш тарих horштэй. Тэгээд ингээ хүмүүс болгоно ингэж хийж хөвгдөд ээж өгөө. За одоо тарга авахд бол тэгэхээр нөгөө хүмүүс орой нөгөө гүү чаргаад өлсөд ороод тэгэхээр жаахан ингээд юм хотоодынх нь хөлийн дарчдаг. Тэгээд ингээ амлдаг. Баяжтай ч байхгүй. Тэмүүт өглөө босонгууд болохоор нөгөө нэг 10 гурлаа ингэж том аяхан зураад тэгээд нөгөө нэг ингэж атгаад яг нэг багсраад тэгээд багсраад ингэ хүүхд толгоно ингэж ütсэн байна. Тэгээд тухайд бол тэр ингэ юу сонирм бэ гэж утсан ч одоо болохоор амар гой зүйлсэн юм байна. Тэгээд дээрэс нь яг уламжлалтай холбогдлолтоороос хоол ярьсан чинь шууд аяг ороод ирчлээ. Энэ болох өөрийн тагштай тэ аягтай. Тэгээд одоо дээр үе бидний ингэж ярьдаг тагш гэж бодож байгаа зүйл одооний энэ цайны аяанаас ер нь бол жижигхэн хэмжээнд жижигхэн ингээ харахад дэлбэр том юм шиг хэрнээсээ яг хийж байгаа орж байгаа зүйл нь айгүй юм бага. Тэгээд дээрэс нь нөгөө тэнд хийж байгаа эдээ хоол ундаа нэг юм цаанаасаа чи яагаад чи нэг 10 хүнд имбэ хоол хийхэд яг 10 хүндээ л хийгээд өгчдөг. 2 хүн болгоод яг 2 хүндээ л хийгээд өгчдөг. Баг илүү гаргана гэсэн ойлголт байхгүй, илүү хэрэглэн гэсэн тийм ойлголт байхгүй байсан юм байна. Тэгээд одоо яг ингээл хичнээн орон сууцнд ингээл амьдрал халуун усаар угаалгын шингэнээр ингээл аягаа ингээл цэвэрлэл угааж байгаа ч гэсэндээ бас тэр болгон хүмүүс өөрсдөө гэсэн аягандаа хэрэглэхгүйгээс болоод эзний янз бүрийн хэлкоптер гэдэг ч юм уу эсвэл болвол зочны аягийн гүтэл одоо ирсэн зочин болгондоо нэг цай барих юм уу тий. Хүмүүс яг нэг өөрсдөө ингэсэн аягтай байсан гэдэг тэр нэг юм хутгуу айгу гоё юм зүйл юм байна да гэдэг бодол төрчлөө. Тэгээд дээрэс нь нөгөө дандаа ийм юмыг ийм хатганы хэмжээгээр өгдөгтэй эмээ өвгөндөр ялангуяа сая 13-ыг ингээ багсраад өгч гэсэндээ нөгөө хатгахныхаа хിവэр өгчдөг. Тэгээд гэсэн чинь бидний чинь та юу гэвэл ходоодны хэмжээ чинь 2 алгаа ингээд хавсраад ингээд барьсантай тэнцгөөц гэдэгс чи одоо иддэг хоол гэсэн чи амар их болцсон. Тийм. Хоол гэд нүг ярьсан чи сая нэг ингэсэн гинэ. Ямар настай хүн ингээд их дэлгүүрийн шинжилгээнд орсон юм байна. Тэгээд хөдөө орон нутгийн хүн тэнгууд ингээд нөгөө нэг дотор өөхлөл гаднаараа өөхлөл гэтрийг ингээд үзсэн юм байна л да. Тэгсэн чинь ингээд гадна талтай болол ингээд юутай мирата тим ихжсэн гэж аахгүй. Тэнгууд дотор талтай ингээд өөхлөл амар. Тэгээд нөгөө эмч бүр ингээд амар гайхаад та ингээ юу идэг юм бэ гэж үгүй юу идэг юм бэ гэж өө тэгэл малынхаа араас ингээ явцдаг ингээл дөрөв улирлаад аагаал ингээл явцдаг гэ тиймүүдээ юу идтiin гэсэн чинь махал иддэг гэ та ингээд махаа ингээ өөхгүй идт юм уу дотор өөхөлт чи яг ингээ тач харьцуулахад айгүй бага байна гэсэн юм л тэгсэн чи үгүй би амар өөх ихтэй мах иддэг гэдгийгсэн байхгүй тэнгүүд нөгөө одоо бидний нөгөө нэг ингээд хотчлолттой спотоор бас нүуний тэр ингээд хөдөө орон нутагт амьдарч байгаа хүмүүс маань болохоор байнга тэрийг шатаагаад энерги болгоод нөгөө хүнд багчин бол ер нь хүнд уурах штэ тий тэрийг ингээд шингээгээд явцдаг бол бид нэр болохоор яг тэр хэлний юугаараа явах соёл моёлоор явахаар бас болохгүй байгаа ингээд сөрөлдөөд байгаа юм байна гэн тэггүй бид нар чинь ингээд нэг байшингаас нөгөө байшинд ороод нам ингээд суучдаг тэгээ нөгөө ийм энергитэй хоол мол идэхээр нөгөөдгөө шингэхгүй шалтгаалаад хотоодны хүчлэн нөгөө дэлхийд номер 1-тэй манайх яваад байгаа юм лээ шүү дээ тий. Тэр соёлтой бас тэгж уйвал бас гоё юм байна гэж бас нэг ном уншчихсан яг гэрэл нэг тухай тэр номон дээр гурал буутай штэ тэр бол нөгөө тармил тэгээд тэр хэдэн 10 мянган жилийн өмнөөс хүмүүсэндээ хэрэгжилж эхэлсэн болохоор
бид нар чинь хүн хүмүүсэд үүссэн хугацаа тарчлан хамаагүй бага хугацаа байхгүй. Тариалж эхэлсэн, унсан дээр л эхэлсэн хугацаа маш бага болохоор хүний бие яг тэрийг бүрэн боловсруулах байх. Тийж харангууд монголчууд яг ямар соёлтой байлыг ингэвд нүдэлж яг махаа ичсэн хүмүүс байхгүй. Нэг бол өвөл махаа идэн зун сүү цагаа гэдэг хэдэн дэлж явсан бас бүрт хугацааны хажууд одоо ингэ суурч байгаа бас маш богино хугацаа тарч байгаа. Тэгвэл нөгөө одоо яг суугаа ажил эхэлж байгаа, хотчиж эхэлж байгаа үед бид хоолны яг ямар байх вэ гэдэг нь бас амар сонь. Тийм тийм. Тэгээ одоо бас бутаад дэлхийд даяар карнивор дайет бас ингээд бутаад нэг хэсэг кето гэжсэн бол одоо бутаад бас яг тийм махны тийм дайет бас айгүй итгэж эхэлж байгаа юм байна гэж ерөнхийдөө бас анзаарагдалаа. Гэхдээ одоо тэрийг ингээд зүйл болоо хоол зүйчд бас энийг ингээд ашиглаад яриалаа л да. Монголын одоо нүүдэлчин соёлын юмнаас сүүлийн өөхөйхтэй бид нар нэг хэсэг айгу муу байсан гэж яриад сууж байна. Тэрийн шиг бараг одоо сайн малгай гэл ингэ яриад байгаа тийм. Тэгэхээр энээр хүмүүс бас өөртөө өдөр тутмын хандлалт авах гэхийн ухаанаар бас хандвал тийм. Яг Мишкагийн хэлдэг шиг хоёр байрны дунд явж байгаа хүн хоттой малныхаа араас явж байгаа хүн хоёроо оронд хөдөлгөөн шатах маш өөрчлөлттэй харцсан өөр зүгээр ингэ тал дээр явахгүй уулгууд гарна ч юм уу тий. Тэгээ нэг темпээр явахгүй араас нь гүйдэг ч юм уу тий амар олон хөдөлгөөний орж байгаа шүү дээ. Бид нар ингээд хятадтай харьцуулахад цааны соёл байхгүй гэж ярьдаг ирнээсээ бид нар бол амар асар том цааны соёлтой. Яг уламжлалаар ингээд бодоод үзэх юм бол хизээч Шэлийн хийсэн цайг удуулын цайтай бол зөрчлөхгүй тий. Удуулын хийсэн цайг миний хийсэн цайтай зөрчлөхгүй. Одоо бид гурав ингээд баруун зүүн төвийн бүсийн 3 эмэгтэй сууж илаа гэж бодох юм бол хичнээн нэг ижил сүйтэй цай ингээ харахад байгаа боловч амт хийцийн хувьд бол ингээ өөр яагаад тэр чинь ингээ амар цааны соёл гэдэг бид нар ингээ бас ойлгохгүй. Тэгээ энийг бас хүмүүс маныг 30 гараад ирэхээр болгоно гэж ойлгохгүй. Харин нэг одоо ингээл усуухтай сайн ингээл ер нь дэлхийн нийт ингээл бүтээрэд хэлдэг шүү дээ. Хүн ингээ нөгөө өдөр дуухсан ингээ бие ханжинтай харьцуулахад хэдийг уулздаг. Тэгээ надаас сүүлийн үед нэг ингээ санагцсан. Өөр төрөө дурсан юм уу? Дурснаа ингээд уулзах гэдэг байхгүй юу? Яасан гэсэн чинь ус өмнө ингээд уухаар ингээд нэг л ядраад байгаа юм шиг мэдрэмж аваад төгсөхгүй ингээд султаад байгаа юм. Тэнгүүтээ би тэр усаа илүү нэг ингээд баяжуулаад одоо жоохон цааны анд манд нэмээд ч юм уу те эсвэл гоё ингээд хар цай марцай болгоод ч юм уу те тэгээ уухаараа ядрахгүй аадал. Тэгэхээр бас бусад ингээд улсын соёл ингээд одоо юу гэж чинь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өдөртөн литр ус уух хэрэгтэй гэдэг нь Монголын газар нутаг дээрээ бас арай өөр байгаад байгаа юм байна гэдгийг анзаараад тийм сүтээ цаймаа ингээд уухаар илүү гоё ингээд бүр ингээд ясны хөлс гарч байгаа юм мэдрэмж төрөөд байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр яг нөгөө одоо ийм гадаа хойс өгнөр салхимлахтай үед ингээд сайхан ингээд халуун агта цайгаа уудаг ч юм уу хийгээд дараад тэр чинь бас ингээд бидний чинь ингээд соёлын ингээд бит бус хүмүүстээ ороод байгаа юм билээ шүү. Тэгээд одоо халуун өдөр ингээд хүүтэн гэрээс өдөрт ингээд хөрцөн хярам хөрцөн харцаа уух ингээд амны цангааг бараг булгийн ус шиг тайлбарлаж гэж хэлэндээ би болвол тэгэж зүүрлэндээ тэгээд нэг тэр ийм өөртөөхөө мэддэг сайнны соёлыг бусад газрын тий цааны соёлтой битээ харьцуулаач. Тэгээд нэг ийм уламжлалт юмаа орхигдуулахгүй хүн шиг аюу сайхан цаагаа хийцлээ дуучхад харж явсан цааныхаа эдэг байхад сүүг болвол яаж орлуулж болтой. Тэгэхээр энэ өөрийнхөө биеийн тасцсан энэ цааны соёлыг бас гээгдүүлэхгүй хүн шиг аваад үлдчих юм бол хөгшрөгч чи тустай тааж гэх юм уу. Тэг ядаж нэг тулсан газар ядаргаагаа тайлгаад ч гэсэндээ айгүй өөр байдаг шүү. Хичнээн одоо сүтээ цай уудгүй би сүтээ цайг ингэж чанж ууж мэдгүй гэж байгаа ч гэсэндээ нэг юм тулсан газар тэгэл хүн өөртөө тохирсон цайгаа хийгээл уучдаг. Яг тэр үед үнэхээр ядаргаа гардаг гэдгийг тэгээд нөгөө амьдралын туршлагаар ойлгондоо. Тэгээ цайны соёл цай ярьсан чи яг тэр цайны соёл бүр ингээд айгүй ороод ирчихлээ. Тэгээд дээрэс нь шар тустай цай, өрөмтэй цай, борцтой цай гэх манай удал айгүй гоё борцтой цай чам юм билээ шүү дээ. Тэгэнгүүт манай бэр ихч гэхэд жишээ нь говийн хүн гэхэд хийцтэй цай гэтгсэн чинь мах хэрчээ хийцэн. Тэгээ би өөрөөсөө махтай тийм цай ууж үзээгүй. Тэг бүр ингээ гахаад дараа нь ингээ бодоодсэн. Баялж явж хасандаа ингээ анзаараад хахад нутагт нэг юм өөр
цайны соёл байгаад байдаг. Тэгээд тэрийг ингээл анзаараад хараад тах юм бол бүр ингээд маш их олон. За тэгээд баруун нутгийнхаа цайны соёлоор ер нь бол тэргүүлдэг гэж яригддаг. Гэтэл одоо ингээ хөвсгөлийн тайгын жинхэнэ шин жимсээр нь навчаар нь гэж тайгаа чанж уудаг хүмүүс хүртэл байна тий. Хов шууны цайг ингээ шууд аваад ингээл навч ургамлаар нь цай чанаад намар тайг ямар сэрүүхэн эрт сэрүүхэн болдог вэ? Тэр сэрүүнийг урт өвлийг ингэж давах эрч хүч нь ингээ цайнаас гарч ирж ингээ бодохоор бүр амар гоё хастай ингээ тэр витаминыг бүр ингээ байгалийн антиоксидантыг зүгээр л гэрээсээ гараад хажуутлынхаа бутнаасаа 5 ширхэг навч 3 ширхэг авчрал цай руугаа пур гэж ус руугаа пур гэж хийж буцалгаал дээрээс нь хав жоохон цайны идэ хийгээл тэгээ сүлэхгүй болвол тэр одоо шимээр нь өөрийгөө ингээд төлжөөж байж байгаа нь бүр амар лаг цайны соёл шиг надад бол санагддаг. Тийм болохоор ийм цайны соёлоо бид нар бас зөвөр нэг хятадын цайны соёлтой харьцуулаад яг хятадын цайны соёл бол бүр үнэхээр амар том айгүй юм том ёс уламжлал энэ бол бүр ингээд өөрөө нэг ийм маш том сэдв. Гэхдээ бидний хувьд ингээд нэг уламжлалгүй юм шиг битээ ингээ өөртөө үүсгээд нөө сүтэ цагингууд нэг юм юмд ингээ баглчих үедээ гэдэг. Тэгэл тийм болохоор айл-айлын сүтэ цай бид 3 хүртэл 3 өөр сүтэ цай самрандаа. Бас өдөр тутмынхаа уламжлалтаа миний ингээд баримтлагыг яг би өөрийнхөө хувь хүнийхээ үднээс баримтлагыг бас нэг сүүлийн үед айгүй хичээж байгаа юм болохоор нөгөө хүнийг ингэж хүндэтгэж сонсож сурах тэр нь надаас ахмадч бай, надаас одоо дүүвч бай, ямар нэгэн байдлаар би тэр хүнийг ингээд сонсож байгаа шүү гэдгийг ингэж ойлгуулах, мэдрүүлэх гэх юм уу. Тэгэд тэр яг энэ нүүдэлтэн хүмүүсийн нэг ингээд сонсдог. Тэр нэг энэ зан характер энэ одоо уламжлал бол бас айгүй чухал юм шиг санагддаг болцоо. Яагаад вэ гэхээр хизээч ингээд одоо нүүдэлж явж байгаа хүмүүсийг ингээд хүмүүс тосоод хаанаас хаа хүрч байгаа вэ гэж амар мэндийг асуугаад хаанаас хаа хүрч байгаа вэ гэдгийг ингээд асуугаад тэр хүний ямар одоо байгааг ингээд асууж мэдээд сонсоод тэгэж ингэж харилцаж ярьдаг. Тэр нэг юм сонсохгүйгээр нэг юм бас бодлоо тулгадаг нэг байдлаа. Ер нь багсгыг гэвэл бас нэг юм уламжлаа бодоод нэг юм жоохон тотгошоогоо жоохон хумих нэг өөрийгөө ингээд тайвшруулаад тухайн нөгөө харилцаж байгаа хүнээ бас сонсох бас айгүй чухал юм байна. Тэр чинь нэг юм хүндлэлийн хэлбэр юм байна гэж бас айгүй анзаардаг болсон. Яг нөгөө монголчууд олгоо хаврч тогоон дотор гэдэг чинь тэгэнгүүт амар хүмүүс ингээд ер нь л стресс тавьдаг шин гэл нэг таарсан 2 хүн бүлчмал гэл пан гэл хэрүүлсчдэг. Тэр чинь л нөгөө нэг өөрийнхөө амьдралын стрессийг дааж явж хахад нөгөө хүн бас стресс явж хахад хоорондоо мөргөлөө тэнд амар том стрессийн хэлбэрт болчих жоохгүй. Тэгэхээр нөгөө оглоо хаврах сонгон дотор ихэд миний амьдралын асуудал нөгөө хүн тамаагүй гэх шиг аль болох нөгөө өөрийн стресстэй хэцүү байгаа гэдэг мэдж байгаа ч гэсэн нөгөө хүндээ бас ингэ халдаахгүйгээр тогоон дотроо байлгаач гэж бас хэлмээр байгаа байхгүй. Тийм. Хүн би л хэцүү байгаа гэсэн шиг надад хэцүү өдөр гэж байгаа юм шиг амар хэцүү юм авчихсан. Ингээд бусдын ингэ ялбагаа хийчихдэг. Тэгээ тэр хүн өдрийг халаа хийчихдэг. Магадгүй тэр заалан 5 хүн гэсэн бол 5 хүний тавлан нэг сонирм болгочдөг. Тийм шүү. Ховж бас амар Одоо ер нь нэг ховж хотлоос ер нь бол гардгүй байсан шүү хүмүүсээ гэж юу. Тив мив дамгдаггүй байсан шүү. Одоо техник тэргийг хөгж өгд. Техник технологи хэтэрхий хөгжөө ховж одоо бүр улсаасаа гараад тэв рүү очиод твээсээ бүр тэв дамнан явдаг болсон байна. Тэгэхээр Марс дээр явж лээ шүү дээ. Тэгэхээр бас нэг юм яг толгой хагравч малгай дотор хагравч гизэн дотроо гэдэг шиг өөрсдийнхөө бас ярихгүй юм жоохон цензуртэй хандвал гэдэг санаа яг тутагшоогоо нэг юм хүмүүс байж болно л доо. Гэхдээ гадагшаа гэдэг бас хитрхи юм гадагшаага зүгээр хандлага юм байна. Энэ нөгөө нэг монгол хэлний гоё юм өгөөд ч мөгөөдөх ягтлж хэлэх эдгээр эсвэл нэг гоё юм зүрх чинь гэсэн цааш бас нэг өвлөгдөөд бас гоё юм байгаа байхгүй тий. Тэгээд одоо жишээ нь өөр хэлэнд жишээ нь ягтлах гэдэг чинь ингээд
айгүй юм цөөхтэй байдаг бол Монгол ингээд амар олон талын ингээд задарч ойлголтоор ярьж болтой юм билээ тий. Тэгэхээр бас Монголны бас тэр юугаа тулж авч цааш бас үлдүүлэх гоё юм байна да. Хүүхдүүдтэй бас уламжлуулал гэдэг. Тийм тий. Ялангуяа нөгөө бид нар амар саркастик энэ амар сарказм муутай хүн, сайтай хүн, саркастик гэж яриад идэг хэрнээсээ бээр үеийн хүмүүс бол бүр амар юудж ярьдаг, юудж жогтолж ярьдаг гэсэн. Тэр чинь л ер нь бол сарказм шүү дээ. Харин Тийм тийм бол орчин цагийн сарказм шүү дээ. Тэгээд одоо бидний сайн мэддгээр хамгийн Монголын би бол орчин үеийн хамгийн саркастик хүн бол нөгөө Юншүбүгийн Ринчингва гэж боддог. Ер нь Ринчингваг ингээд судлаад хаа нэгэн газраас ингээ харангуут дараа нь Ринчингва хийсэн тэнд тэгэж хийлж гинэ гэдэг нөгөө өгнүүд ингээд айгүйх явддаг тий. Тэрийг ингээд үг шүү. тэрийг ингээ хараад байгуут тэр нь эргүүл амар саркастик хүмүүс байхгүй. Юм ер нь айгүй юм яжилж хэлдэг. Одоо би ч эдэн хэлтэй юм чинь би энэ газрын манаач хүн юм байгаа юм чи цаашаага бүгдээрээ ямар гэдгийг ойлгомжтой ижлэхчлээ нэг тиймэрхүү үг гэдэг чинь тэр эдрийг ингээд бодоод үзэх юм бол аюу тий жогтлж ярьдаг. бас тэр хоорондоо бас хүний толгойг ажиллуулад шүү дээ. Чи энийг ингээ хийчих. Ихээс илүүтэй тэр хүүхдэд ингээд юм ягтлж юм уу, өгөөд ч юм уу ингээ хэлэхэр нөгөөд ч ингээ бас толгой нь ажиллах гэдэг шүү дээ. За энэний цаана бутгын ямар очиртай авах вэ гэдэг ч юм уу те. Наваг бага ингээд тахад илүү. Бага ингээд лайсан санагдаад бах юм. Манай нэг Монгол хэлний юм заамар нэг хичээлийн багш ангид орж ирээд хүүхдүүд амар өмүүлээд юусоо ингээд хүүхдүүд нь юусоо ингээд юмас сонсохгүй тэгсэн чинь багш шууд за хүүхдүүдэд би та нарт загас байрах аргыг зааж өгнө. Эсвэл суухгүй гарч явъя гэсэн хүүхдүүд нь надаас дараа нь хичээлийн дараа ирж загсаа авч болно гэдгээс ахгүй. Тэгсэн чинь хүүхдүүд амар гайхаад миний хичээлийг одоо дуусгах юм бол би та нарт загас байрах аргыг зааж өгнө. Эсвэл гараа явах юм бол загас өгнө. Юу гэсэн үг юм болоо? Яагаад загас өгнө барина гэж яриад байгаа юм болоо гэж бодсноо багш. Гарч авч болох юм гэсэн чинь болно гэдгсэн чинь бүр ингээ гараа явлаа. Хэдэн юм цахилгагүй хүүхдүүд нь тэгээд багш явж болно гэсэн багш нөрөөс тийм эрсмэс тийм даалгавар маалгавар ингэхгүй гээд тэл гайхаад гисэн чинь багш нь дараа нь ингээ юмаа ингээ тайлбарлаад хичээлээ ингээ өгөөд дуусны дараа за ингээд миний хүүхдүүд та нараа одоо сая хичээл цусан хүүхдүүд нь загас барих аргаа сурлаа. Та нар тэгээ энэ аргаараа амьдралынхаа турш загсаа барьж яваарай гэсэн. Энэ хичээл цуугаагүй хүүхдүүд нь болохоор нэг л удаа бэлэн загас авна. Та нар бол ямар ч гадраас загас барих аргаа сурцсан шүү гэж хэлээд гисэн чинь тэрийг ингээ тухайн үед ойлгоогүй ч гэсэндээ одоо ингээ бодохоор амар чухал юм байсан байна гэдэг ингээ том босон хойно ойлгох жишээ нэ. Иймэрхүү нөө ухталж гэх юм уу юм бит утгаар ингээд хэлт юм байна гэж ойлгож авсан да. Тийм байсан болохоор одоо нүуний хаста хүмүүс зүнэн гэдэг юм амар баг байсан. Одоо шорсгөлийн үед ч аюу зүнөх Альцгеймерийн өвчин ихсдээ шүү дээ. Тэр чинь нөгөө нэг ингээд хоорондоо гоё ингээд үг хайж тоглож моглоо л те. Эсвэл нэг юм гоё тоглоомоор тархийг ингэж нөгөө ажиллуулад тэгэхээр нөгөө илүү нөгөө хөшгөн байгаа байсан юм болов гэж бодоод байгаа шүү. Миний одоо томороо бүсдэг зүйл болохоор нөгөө байгаль ихтэйгээ ойрхон байх өдөр тутамдаа бичгснэ тэгээ тэрэг гэхдээ хүн ингээл цаг гаргаад салхин гаргах гэж болгоод идэг, цаг гаргаад уулан талхах гэж болгоод идэг. Гэтэл зүгээр л алхаж явж байгаад тэнгэрийг харалтаа тэр үуч чинь үнэхээр ингээд цэлмэг хүүхдээр алтан нарч ингээд ивээгэл таныг байж уул танил байгальтаа л сэтгэлээрээ л ойрхон байна. Байгальтаа л ойрхон байна. Хичнээн ингээд гудагтай өдөр ингээд босон ч гэсэндээ тэнгэрийн хаяанд ингээд жаргаж байгаа нарны тэр ягаан туяаг ингээд хараад тэр мөчийг ингээд мэдрэх тэр ч гэсэндээ ингээд байгальтайгаа ойр өглөө ингээд орцноосоо гараал те гараал ирэхэд ингээд нар өөдөөс чи ингээд тусгаад нүдэн дээр тусч байгаа тэр нарны цацрагч нь хүртэл юм байгалийн нэг хэлбэр гэдгийг ингээд ойлгож аваасаа байгальтай ойр байх гэдэг юм амар юм ажил дээр ажил нэмнэ гэдэг. Томоор тусгаж аваад нэг юм богд уул руу алхах ч юм уу тий. Тэрийг байгальтай ойр байдаг гэж бодоод байдаг. Гэтэл тийм шээс юм байлээ шүү. Юу мэдрэмжээ ойрхон байл ачхад л ойрхон байх юм байлээ. Би одоо ээжтэйгээ ингээд гэрээсээ гарлаа гэж бодоход өдрийн аль цагт гарч байгаа шалтгаалаад манай орсны өдөр яг нар тусаж таардаг. Тэгэл одоо яг тэр тасдаг үед нь би ээжтэй ингээд гарч таарах юм бол ээж ингээд зогсоод наранд ингээд нэг за өсрэл нэг 5 секунд болох байх. Ингээл нарыг хараад ингээл баясдаг. Тэгээ би тэрийг анх бол ойлгосон.
нэг төвтэй санагдсан. Тэгээд дараа нь ингээд бодоодсэн чинь тэр хүн тэрнгээрээ л ингээд мэдрэмжээрээ л ингээд ойрхон байгаа да. Тэр нарыг ингээд уусгаж авч байгаа да. Дээрээс нь тэрэнд ингээд мэдэрч байгаа да. Дээрээс нь ингээд хүндэн нарны туяа ингээд өртөж байгаа нэг юм ингээд харж байгаад нь ингээд бишрүүлээд идэх те. Тэр ингээд мэдрэмж нь цаад утгаараа ууганд байгальтаа л ойрхон байхгүй. Тооны тусгалаар ингээд нар тусаал тэнгууд өглөө болтой гэж бодоод жоохон бахтаас ирдэг байсан шиг. Нэг тийм мэдрэмж айгүй юм ойрхон санагдаад байдаг. Ингээ баг ингээ цементэн ширэнгөө шиг бэлдсэн шүү дээ ингээ баг нар нь харагдахааргүй ч юм уу тий ажлын 8 цагтаа байдаг бол өстөө наранд гараад танаас гоё нэрэг авах чинь бас нэг төрлийн байцтайгаа ойрхон юм шиг биш. Заавал нүүр уус гарахгүй тий бас байгальтайгаа ойр байхаас гадна хантан ургамалтай бид нар бүр амар ойрхон байдаг тий. Тэгээд одоогийн хүүхдүүдэд зүгээр анзаараад тахад жоохон амтан ургамлаас жоохон хол тий тэр амтан ургамал гэдэг зүйлийг нөгөө айгүй юм харьцаглагцсан ойлголттой амтан гэхээр яг гэрэн тижэмэл амтан бусд нь амтан биш юм шиг ойлгох гээд байдаг. Ургамал гэхлээр гэрийн гэрт ургаж байгаа ямиг ургамал гэж хүлээж аваад зүгээр л энэ өвсчин хүртэл ургамал штэ энэ дэр гიშхгүй байх нь хүртэл өөрөө ийм штэ гэдэг зүйлийг ингээд ойлгохгүй гэх юм уу тэр нь ингээд ач холбогдол өгөхгүй гал гэж хэлээ да. Нэг тийм байгаа юм шиг санагдаад байдаг. Гэтэл бидний энэ нөгөө амьдарч ирсэн уламжлалт ахуй маань ерөөсөө л гэрийнхаа буурнаас өөр талхсан юмгүй тий. Эсвэл болол хичнээн малруун дайрдаг чоноо хүртэл ингээ дээдэлдэг тий. Ойлгож хүлээж авдаг тий. Энэ байх болохгүй гэдэг. Тэг яг нөгөө нэг орчин үеийн шинжлэх ухааны хуулиар ч гэсэн нөгөө амьдралын сукцесс амьдралын тойрог тий. Эцдэг нэг нь байхад идүүлдэг нэг нь байдаг. Тэрийг буцаагаад задлаад байгаль хэрэгтэй юм болгодог. Шимэгчийн амттай хүртэл нь байдаг тий. Яг энэ шиг ингэж л юусэн анхнаас ойлгож ирсэн. Тэгэхээр тэр ойлголтоо асуухан алдахгүй байгаасай. Тэрийг ингэж ойлгохгүй бол нэг юм баригдмал ойлголтондоо байгаад байгаа юм бол бид нар зүгээр яг л юм бүрэн хангуунд амьдардаг робот л болох юм шиг. За энэ удаагийн дугаараар бид нэр өв уламжлалаа өдөр тутамдаа хэрхэн яаж хадгалах вэ те өөрсдийнхөө туршлагуудаас ингээд ярьлаа. Тэрээ одоо энэ тренд болоод байгаа манифест гэдэг зүйл чинь бидний уламжлалт байсан биз дээ. Цай чангаас эхлээд өглөө цайж чангаас эхлээд өдрөө дуусгах хүртэл бид нар энэ манифестыг хийдэг байсан юм байна. За тэгээд байгалийнхаа хуулиараа явж байхад бол энэ чинь өөрөө буцаагаад тий нөгөө шинжлэх ухаан чинь амар тодорч томорч шинжлэх бүх юмыг шинжлэх ухаантай холбогч байсан чинь бидний уламжлалаар амьдарч ирсэн нөгөө байгалийнхаа хуулиар явна гэдэг юм чинь хүртэл өдөр тутамдаа хэрэгжүүлээд эхлэх юм бол бид нар ингээ уламжлалт зүйлсэн байна. Уламжлалт гэдэг амар их ингээ хайрцаглагыг хүсэнгүү өөртөөхөө бодож авдаг зүйлүүдээ ингээ хэллээ. Та бүхэн өөртөөхөө нутгийн онцлогоос шалтгаалсан бол уламжлалт зүйлүүдээ өөрийнхөө өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүл аваад үе дамжуулан үлдээгээрэй гэж хэлье. Энэ дугаарыг төгсгөө та бүхэндээ Тимэн дээрээс нараа орхон гэдэг дууг зориулж байна. За тэгээд энэ дуун дээр гардаг гоё тимээ явдлуудыг тогтоогоод аваарай гэж зөвлөё. Баяртай. Санхан зэрэглээ тоймээ солонгийн доллон götecekho Salvaguren ataminekho Sarın gatsırla canca taylakho Salvaguren unaklar Tengrin aran örükhundakho Salman çamagan tsari kharabi Narashin khiturin gekho Sagan shuwi toymin Zemlyan harba daldar taydakho Sandan kurin ataminekho Sammi kholta canca taydakho Sandan kurnen unaklar Tengrin saran örükhundakho Zayya tayulant çam taygambi Sarın giher uçrandakho Çiçirten tuyarak kavmi Şinken ayşigun götecekho Şireyat liman con candanho
Тэнгэрийн хаяа дэлээс дэжэхөө заган шуугүй тойми замлан хорвоо тайдахөө замдан хүрэн атаминэхөө замми холто жонжо тайдахөө